Би нэг хэсэг айгу уудаг байсан. Тэгэл байнга л уугаал байсан. 3 жил болсон баг. 8500 талх авч идсэн юм шүү дээ. Гэс чи нэг үдчихвэл чи энэ дэлгүүрээс яснаа санаж байна уу? Энэ нөгөө нэг машинаач ирсэн. Миний машин. Энэ машинд хийчихээр 2 3 тор барихгүй амар. Юуны тор? Нөгөө хүн сөглөх гад хүн сөглүүлчаад нөгөө ингээд торнод байдаг шүү дээ. Энийг авъя гэдэх юм. Энэ тэгээ хэд гинэ? 100. Монголоо 500 мянга. 500 мянган тележиг авч хүнсээ чирээгээд тах юм. Йоо энэ амархан штэ. Ингээ баг ихсийг зогсоод очоод чирчин байна. Ааха. Одоогийн манайх энэ хэвцээ тий. Энэ хавцаа. Наадах нь идэв. 50. Одоо манай байгаа чинь нэг 30 паунд их. 20 За яг вэ. Энэ юу н одоо байгаа мод бол энэс ирээл авчмаар биш үү? Энэ тэгээд Монгол нь удааш эхэлнэ шүү дээ. За на 50-х чинь ч одоо бас яа их вэ? Энэ гоё юм байна. Нөгөөх нь бол гэхдээ угаасаа ачааны зориулттай байгаас дүү. Тийм үү? Тэг ингээд ийм юм хүнснийх юм уу? Big tweet. Хүнс байлгүй. Дотоохын нараа. Хүнснийхээ хүнс. Ой. Ямар ийм 120-оор ийм афорд хийж авах хүмүүс угаасаа машинтай байдгүй юм уу? Оо харин тий. Яа хэнийг одоо хин авч хүнсэж чирэх үү? Бид нэр Яа. Ийм л юм яриад байдаг. 170 гинэ. Яа, миний хань нэг Үгүй ийм юм хараад баярлдаг болох гэж байна. чи бид хоёр олж байгаа мөнгөө бод. Үгүй залуутай нэг пүүц харж компьютер харж баярлдаг байсан. Одоо зүгээр чирхэг Хоол хүнсээ чирэхэд амар юм байна. Яг амар ямар чирэхэр гамарлт. Яа. Энд чинь гялгарууд чинь нөгөө нэг дахин боловсруулдаг дгүү. Тэгээд амар хог гэ. Тэгээ ер нь бол аль болох гялгаруудны үнийг нэмээд тэг анх ирэхэд 10 пенс буюу 431 төгрөг байсан юм байна. Өнөөдөр юуны паундны хан шаарлаа авах зархын дондор тэгсэн чинь 4310 гинэ. Тэгэхээр өнөөдөр хүнс цуглуулахдаа юу яаж үзүүлээ? Ер нь хэдэн төгрөгийн хүнс ямархуу маягтай болж ийн гэж үзүүлээ. Тэгээд Америкт амьдрах байхдаа тэгэл Costco ороод бүх юм авчдаг байсан. Тэгсэн чинь Англид болохоор айгүй олон дэлгүүр ордог. Нэг дэлгүүрд нэг юм байдаг, нөгөө дэлгүүрд нөөр юм байдаг гэл. Тэгээд ажил нөгөө нэг идэж уудаг юм маань болохоор яг тэр нэг өөр дэлгүүрээс авт юм аа. Энэ рүү норж маний заавал нөгөөх нь рүү норж талхаавал. Нэг дэлгүүрийн талхан таалагдахгүй, нэг дэлгүүрийн тосон таалагдахгүй тэгэл цоглуулдаг юм аангууд олон дэлгүүр орох. Тэгээ ер нь ч олон ч гэжтэй нэг 2 дэлгүүр л орд юм дөө. Нэг нь болохоор Lidl гээд Германы дэлгүүр үстэй Lidl ч. Тэгээд тэр алгүй айгүй хямдхан, тэгээ үн хямдтай үйлчлэгээ сайтай. Нөгөөх нь болохоор Sainsbury's гээд Sainsbury's хаанхах чинь мэдхгүй. Ер нь энд айгүй их байдаг. Ер нь хамгийн хямдхнууд руу л ордог доо. Тий, тэгээ тэр нь ч хамгийн гол нь гэртээ айгүй ойрхон байдаг. Манай энэ гэрийн болонд бас Aldi гээд биш Aldi гинэ. Asta гээд гоё дэлгүүр экспресс нэгдэж байгаа. Ер нь Asta, Aldi, Lidl 3 хамгийн хямдхан тий. Asta хямдхандаа орох уу? Орд юм шүү. Орохгүй хаа. Тийм үү? Aldi, Lidl. За Lidl Aldi хоёрыг бол мэдээд байна. Тий. Tesco Sainsbury's Waitrose ч хамгийн үнэтэй болт юм шиг үлээ тий. Whole Foods хамгийн үнэтэй. Whole Foods нь тийм ээ тий. Гэтэ тэрний доор нь арай Waitrose. Тий. Тэгээд амар юу заяа. Талах одоо чинь бид 1.30-аар авдаг байхгүй юу? Тэгэхэд бараг адилхан талах юунд M&S 4.30. 1.30 гэдэг чинь ер нь талхаа эдээр авдаг. За өнөөдөр би бүрстэ. Манай талах 1.99. 1.99 үү? Тэгвэл одоо 1.99-ийг үрждэг 4.310 гээл харчих. 8500 талхаа авч идсэн юм биш. Нэг 99 тэд 99 гээл амар хямдхан санагдаад байдаг гэсэн чинь төгрөгөө шилжүүлсэн чинь амар үнэтэй шүү дээ. Oh my god.
За одоо миний гар ядарч За. байна. Дэлгүүр орё. Чам янгаж гоё барьдаг юм авч хөө. Чи ингээл хоёр гарч сул. Тэг ингээл алхаж идэг. Тэнгуут гидсэн дээрээ ингээ нөгөө нэг камераманууд чи ингээ гидсэн дээр юм тавьсан байдаг шүү дээ. Бас байдаг юм. Байдаг хөө. Тэгэл чи ингээл хоёр гарч сул. Тэгэл чи дээшээ хараад явж идэг. Би нэг хэсэг айгу уудаг байсан. Тэгэл байнга л уугаал байсан. 3 жил болсон баг. 3-аас ч илүү жил уусан байж магадгүй. Тэгээ одоо харахаар ерөөсөө амар муухай харагддаг болсон. Анх ч бас амар уудаг байсан шүү. Миний уудаг байсан юмныг хараа л та. Би кола ч хүн байсан. Тэр ингээд нэг махтан хоол идсэн үедээ дандаа кола уугаал. Тэгсэн анх ингээд амар сайжирж байгаа юм шиг байгаа. Колаг онгот айгу гацтай юм уухгүй болиг онготаа. Энэ нектийн жусэдэг. Тэнгуутаа өстэй энэстэй нэрээ ядаж газгүй бит амар хэрэгтэй. Нөгөө one a day юу юусан масан 5-1 мэгчлөө тэгэл онгот амар хч юутай гэдэг. Онгот одоо ингээд эргээд харсан ч үзвэл сахар байгаа байхгүй. Одоо тэгсэн чинь нөгөө сахарын хэрэглээ амар. Яаж яагаад яг ингэж сахар амар багасгасан мэдэхгүй. Сахараач хайсан, жинж багассан. Одоо ер нь юу ууж байгаа гэсэн чинь coconut water ууж байгаа. Тэгээд энэ sparkling water ууж байгаа. Ингээ багаар өөрчлөгдөд идэм байлээ. Анх кола ууж байгаа. Кола нь Iron Brew болсон. Iron Brew байна уу? Багаар өөрчлөгдөж байгаа. Одоо тэгээд ер нь тэгэл услуудаг болсон. Тэгээд уссан уугаараа. Ус ингээд ихэндээ амар муухай ингээд байдаг. Тэгээд уугаад тахаар ингээд гоё амттай болоод ирдэ шүү. Усаа угаарыг хин дэлээд байгаа. Сахартай юм өрн болоорой. Хин дэлээд байгаа, өөр дэлээд байгаа. Халиуко дэлж байна. За. Халиуко үзчихвэл ус уугаарай. Энэ болохоор манай хям. Энэ болохоор нэг амар гоё трастын хям шиг хям. 250 гэдэг юм байна. Үржигдгэн 4 310 гэсэн тий. 10,075 гинэ нэг ширхэг гинэ. Ер нь гэхдээ хям бас байнга идэж болохгүй. Ээж одоо үзэж байгаа нь хям мэдээ наатартай мэдж байгаа. Шинэ жилийн юм аа зүгдүүлж байна. Салаатанд л хийж байгаа юм. Тий. Баскет авчаа. За. Тэгэл авч амьдарсан ба шүү дээ. За. 210 гэдэг чинь 400 гэдэг чинь 4800. Анх ийм талхан малах амар иддэг байсан дээ төсөлж байгаа. Одоо харахаар нэг тийм Нөл хөөлгөх. бүр идэж чадхаа болсон. Одоо нэг юм атар талхах уу талах иддэг. Сордоо бүгд. Сордоо юу хөрөнгөний талах. Хөрөнгөний талах. Энэ талах малахыг одоо энэ яаж хөгжиж мөгзөрчихгүй юм уу? 75 гинэ. Автгүй нэг гэн. Тий. Ирэхээс агуулх дуртайсан тий. Эсвэл хоёул үсэр авалт чинь. Боловсон тий. Бас өглөөс бас хэрэгтэй л гэдэг юм. Тэгээ бичлэгээ үзсэн чи би ихтэй амар ингэж халахт юм билий. Юу л өөрийгөө ингэж бол гайгүй халахтай болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь байхгүй. Манай сөжүү 6 паунд гин. Монголд байгаа хүмүүс сөжүү сайн аваарай. Энд үнэтэй идэх шүү. Одоо энэ 6 гэдэг чинь 6 4 24 27 8 юм уу? Яа үржүүлэл бодоод өгч. Энэ би нэг 25-аас доош болох надаас дандаа идэ асуудаг. 25860 гинэ. Өнгөрсөн зам Монголд гэсэн чи хийдгээд байлаа. Би яаж мэдхий ярих удаггүй ш. Миний өгсөйг хямдарч. Энэ урбаникийн үрцэн шиг амттай. Тэгтээ яг урбаникийн өгсөй поштл үртэйдэн дараа нэг поштл орохоор үзүүлнэ. 4310 гэдэг чинь 8620. Нэг үрцээ. Энэ би нэг сонгоны иддүү. Тэгээд үгүйс өөрөө л үзэж байгаа даа үн хин хэлэх гээд байгаа. Цэрэрэ ч муутцсан маш. Энэ яс лес солт болохоор үнэтэй болчихж байгаа юм уу? Гүү. 6 гэж тарж. Би 6-9 авахгүй би 4-10. Үгүй харин тий. Яагаад үнэ тагаа юм бэ л? Ус ичдэг байхгүй 4-10-ын аваад. Оо, нор энд биш тий. Заавал юунаас авах болсон. Томбоо бичтнэ. Энэ 5 ширхтээ идэг лөө. Тийм 5 ширхтээ 3-ыг авлаа шүү. Тэгэхээр 2 паунд гинэ. Нэг ширхэг. Энэ баг ахтай аягүй иддэг гэсэн тий Японы. Тийм үү? Би л үйдэж байгаа. Манайхстай амар их иддэг гэсэн. Бид өөр менежер дээр будаа тавьж байгаа иддэг гэсэн. За. Энэ ноншин бэ. 5 ширхэнд 5 паунд гинэ. Би ч анх чидүүн жимсийг амар дургүй байсан. Чидүүн жимс айгүй муухай байсан. Тэгэл хүний амтаа өөрчлөгдөх юм байл одоо иддэг болсон. 1.40. Намайг идээдсэн чинь хулан бас иддэг болсон. Тэг ирэхс иддэг л нэг иддүү те. Ирэхс нэг хүлээж байгаа л ордгийн те. Харж байгаа. Амар муухай амтдагсэн. 6300, 6300 гинэ. 6034 гинэ. Одоо чирэл хоёул 5 жилийн өмнө хэл олив иддгүйсэн байхгүй юу? Өө 5 жилийн өмнө хоёул байсан бол кола чипс өөрөө авч байгаа. Шоколад. Тэр нөгөө нэг амар авдаг гэсэн. сонин талх самартаж шоколад ёо. Тэр хүний идэ мөрчлөгдөж जैन. Дахиад 10 жилийн өмнө хоёул нөгөө Нателла амар иддэг гэсэн тий. Канад багтаа. Талхан дээр нөтөлөд тавьчихсан.
Бүр яаж олдог гэсэн юм бэ? Шоколадтай маффин Ужас. нийт. Өглөө босоод шууд шоколадтай маффин нийтэл ёо. Йоо. Аим шиг. Бурхан шок. Одоо дараа нь эдрийг хараад бурхан минь гэхэд. Харин тийм одоо нөгөө нэг vegetarian болсон байхад энэ Evian pH нь 7.2 гэдэг юм байлээ. Хүний биед ер нь 7.2-той pH-ийг уусдаг гэсэн. Одоо чинь энэний pH нь хэдий? Энэ pH нь байхгүй шүү дээ. 7.8 гинэ. Үнэтэй уснууд арай гайг болчих pH нь хүний биетэй ойролцоо. Дийний pH нь 7 гэж байна. Ер нь 7.2-тэй дээш доош ойролцоол сайн гэсэн. Энийх яг 7.2 мөн үү? Яг 7.2. Би Evian-ийг харж байгаа 7.2 гэсэн хараач. Тэр 7.2 гэж байгаа. Тийм ээ. Тэр Evian Volvic Inter үживэл тийм л. Энд чэнэс өөр нэг юмрхүү юм аавна зү тий. Тийм яа. Шинжлэх маргаашхан винод нэг хийдэг. Би уудаггүй энэ гэсэн вино. Тэгээ вино л ууд юм да. Винонаас өөр юм бардгүй. Маргааш гараал авчих юм даа. Торттойгоо, винотойгоо. Оо тийм ээ тий. Хоёул тэгвэл маргааш гарч торт вино авцгаая. Оо бэлис мэлис амаргүй харагдчихсэн. Би энэ одоо битүүл сахар тий. Ингээд хямдарчтیں۔ Тий амар сонио. Харин 13 гэдэг чи хийд гэсэн үг. одоо юу вэ? 56 мянга нэ. Ингээд 1 литр 56 мянга. Гэтэ 21-ээс хямдарсан биш. Хямдраад 13. Тийм ээ. Энэ гоё те, гоё хямдардаг. Эдгээр хан харчид доо. За. Үүнтэй хаяул. За одоо 20 90 ягаад данаа. Оо, 19 130. Филадельфиад амьдарч байна. Ой нэг юу сой соус моос гэдэг нэг Аз зүг юм айгу үнэтэй гэхдээ одоо чинь энэ л ихээр 6 паунд болчихж байгаа байхгүй. Сайн ингээд ундаа усаа угаад зогсож байхдаа харлаа. Энд чинь 18-аас доош насны хүнд юу тамхи зарахгүй тэгснэ тамхины үнэ нь асуугаснаа шилдэггүй мэн. Очиж үнийн асууж Marlboro хэдийд ингэж асууж ээж үнэн хэлдэг юм байна. Үнийн асууж ээж хэлдэг гэж байна. Хаан тэгээд битсэн юм уу? Тэр жижигэр tobacco prices available on request гэж байна. Йой. Сүсэн юм аа хадгаал харлаа. Анзаараагүй мэн тий? Юу? Зүгээрөө. Заачих гэж. Юу дуурч уу? Буссаар л байгаа мó. Ой. Болтго гэж бодсон шүү дээ. Наа чи нөгөө шампуны хохоо. Йоо чи засраагүй мó. Би чамайг одоо юм хулгайлах болцсон л болоо гэж бодлоо. Йоо. Чи ганцаараа явж захтай юм ээж л та. Оо яах гээд байгаа одоо ой худлаа гэж хэлээч. Англи тулгаамлага хийдгүй. Тийм байхгүй. Тэглэж 100 паундаас доош хулгайлал. Үгүй манай ажил дээр тэгдэж ш нь ингээд хүн орж ирээд ингээд хулгай хийгээд явж ивэл яахгүй заяа. Очиж бойл гэж хэлэхээс биш ойртож болохгүй. Бид нэр гэмтэх юм бол илүү бүр хор хөлтэй штэ. Янгууд нэг 20-30 паундны аяг маяг аваад гарна нэз, хоол мол аваад гарна нэз, явуул гэдэг. За. Тэнгууд ингэ явуулангууд би бичин заяа. Энийг хулгайч хэд юу аваа гарчив. Тэгээд тэдэн цаг тэдэн минутанд тим төсмийн хүн тим юм аваад гарсан гэж нөгөө нэг цаашаа репорт бичдэг. Тэр нь лайтай. Бусдаар тэгээ та хэд Англид ирэх юм бол Starbucks руу орж агаад аяг маяг үнэгүй аваад гарч болно шүү. Та нар яач чадахгүй гэж. Тийм уг нөгөө 100 паундаас доош бол яавс яхаа бод. Цагтаа дууддаг тий. Тийм. Тэр дөрмөнд ихтэй амар тэнийг үзтээ. Тэнгүүд хүмүүс амар тийм дураараа. Сайн нөгөө нэг өнгөрсөн жил чинь Лос Анжелес гэнэ Калифорнид ч нөгөө нэг 750 паунд ч үлээ $7 ч үлээ. Тэрнээс доошо болвол нөгөө нэг цагтаа шүүх яахгүй гэсэн чинь гарууд чинь үнийг харж байгаа л аваал гараал амар олон юмнууд гэж дампуурсан шүү дээ. Би болохоор ийм годамжны жимс идэх айгуу дуртай. Тэгээд энэ нь болохоор яг нэг ийм өөрөө фарм руу өөрсдөө тарьсан ингээд органик интермедиэр гэдэг идэв гот холон болохоор ийм дургу. Муухай ямар ч нөгөө нэг химийн бодис ашигласан мөлий гэд болон энэс ижиглээ тэгээд иддүү заяа. Яг уг локали мэдээд хаанаас ирсэн ойлгомжтой гэж тэгдэл юм бэ лээ. Гэхдээ надад болохоор илүү дэлгүүрт ингээд бүр хаанаас ирсэн бичигдсэн угаагцсан цэвэрлэгдсэн байвал илүү найдвартай санагдаад идэв. Тэнгууд нь тэгээд хай сэргээр нөгөө нэг махан дээр болохоор хулан ингээд нэг юм галтрын нэг махан дээр галтрууд ингээд нэг юм хоромогч моромогч нь хэр болцсон мах цахаа гидсэн дээрээ чирээд тэнгууд энчнээс махаа уул гээд би тэнгууд шижиглээд үгүй том дэлгүүрээс махаа аавна гээд тэрэн дээр ингээд ерөөс огтлдгөө
Тэгээд ер нь хоёул том дэлгүүрээсээ л юугаа авдаг. Яг нэг тийм газрын мах идэхээр айгу амттай зөөлхөн мөөлхөн Монголын мах шиг гоё байдаг мэдэг интернетэр гэл хүмүүс тэгдэл юм байлээ. Гэхдээ бид хоёр тэр нөгөө нэг энтхийн нөгөө нэг том дэлгүүрийн махнуудыг амар олон угаацсан байдаг болохоор амт жоохон муутай л да. Гэхдээ ер нь тэгээд амтгүй мэдээд тахаар тэгээд тасчдаг юм байлээ. Гэс чи нэг үдчихвэл чи энэ дэлгүүрээс яснаа санаж байна уу? Муухай чи. Ичээд үзэх байгаа. Энэ гэхдээ бичлэгүүд олон жилийн дараа үзэхээр аюу гоё хэлээ. Манай хөхт. За чи ярьчих. Гэхдээ чи яриа би залхуул. Манай хөхт энэ дэлгүүрээс хулам дээр хоёулаа ажилтаа байгаа. Тэгээ хичээлээ тарангуудаа иргэсийг энэ дэлгүүрээс хараа талах юм авчих маргааш хаан идэх юм нэг аав гэдэг. Тэгээд тэгсэн чинь миний карт байдаг аахгүй юу? Тэгээд тэгсэн чинь Ирэхэст илүү байж дээ. Ирэхэст илүү байж дээ. Тэгээд тэрийгэ зурчих гэсэн чинь пин кодыг мартцсан. Нанаа ингээ нөгөө нэг хүрээд авчихдээ шүү дээ. Тэгээд тэгсэн чинь даг хоёр удаа хүрээд пин кодыг гэсэн мэдэхгүйгээд тэгээд нэг гачин царайлцангаар байжсэн чинь энтхий ажилчид нь хөөрхий зайлууд нэг тийм ядарсан зүйлсэн. Нэг талах нэг хям барьцсан. Тэгээд карт нь болохгүй гадсан чинь өрөвдөд аваад яв гэд үнгөөгөө гаргасан байлээ. Тэгээс хойш ийш орж ирэх дургу болсон. Тий. Хоноод явцгаа. Юу ч марч, тэлэшгэ марч. За. Энэ үгсцний органик нь авж байгаа. Органик нь угаасаа хамаагүй амттай. Органик нь 99. Монгол тийм 4300 нөгөө хийж штэ. Зүгээр органик биш нь зүгээр 89 гээ оддоо. Тэгээд тэнгууд 10 байсан. Тэнгууд амт нь амар өөр. Тэнгууд нэг их юм цуглуулахгүй байна. Би нөгөө нэг маргааш шинжил тэгээд шинжлийн ганц нэг юм байхгүй байгаа юмнууд авах гээд байгаа байхгүй. Гэртээс нэг жоохон юмнууд байгаад байгаа. Тэгээ өөр юу авах вэ? Тайна. Хаа. Нэг махан болохоор хаана 3.0. гэхээр нэг махан 13000 хэдэн 100. Тэгээ 3 гэхээр энэ мах нийлээд 40000. Нэг нь 500 г татсан бах. Тий. Тэнгууд энэ юу 10% 10% өөхтэйг нь авч байгаа. Нэг 5% нь арай багтаад 18% нь ихтэйд. Зүгээр мах байна. Ер нь амарсан юм шүү зүгээр махчаа. Зүгээр мах төрөөс хойш байхгүй. Тий. Нөгөө сая Christmas гээд нөгөө эвддэг юм эвдэлцээг юм шүү. Хоёр уу? Маргааш салаатны төмс одоо авах юм уу? Аав шүү дээ. Тэгвэл 3 4. 1.40 гэдэг юм шүү. 4 ширхэг. Энэ юунууд маань нийлээд 6 паунд буюу 25000-аар төмсөө авч байна. Тэр 16 ширхэг төмс байгаа. Кэний махт яг цээж мах болохоор амар амтгүй санагдаад. Үений шулцсныг нь аваад байгаа. Тий. Тэнгүүд килограмм нь 5.55. 90000, 23000. Тэнгууд цээж нь болохоор цээж мах нь килограмм 640. Оо цээж нь үнэтэй юм уу? Тийм байна. Цээж нь болохоор 27900 гэнэ. 1 кг дахианы цээж мах 27900. Гялгаруу тавтах. Хоо. Канад манад ч нэр гялгар утга болсон биз дээ. Тийм үү? Тийш. Нүү эн чин пластик баг байхгүй болсон шүү дээ. Канада уу? Тийм. Вау. Тэс мэдэнэс хэлсэн юм. Өглөө хүн зөвхөнстэй сайхан байна тий. Тэгээд ажил хүнс хичээл амарсан байгаа. Одоо органик каррот нь 99 заяа. Органик нь тэгээд дандаа нэг царай муу байдیں۔ Зүгээр нь болохоор 69. Энэ хараа энэ органик биш тийм органик нэг жижиг мэжгэн дээл юм ээ. Тэгээ 99 гэдэг чинь 4300 гэсэн л үг шүү дээ. 750 г нь 99 за 100 төмс авсан. Энэ минь одоо тэгж байгаа л шинжлийн дараа л аваад. Энэ юмсан жижигхэн болчихсон. Чисэн том юм дуртай юм уу? Том л байсан шүү дээ. Том л юм дуртай юу та нар? Тэгжиж чадах гээд байна аа. Энэ лугийн жимсөлөө лүчи юу гэж унштай? Личи. Зарим жимсэнд мэдгүй. Гашил маршилтай яжс магадгүй шүү. Яжил амар олон юмны хашлтай. Нэг блубери авчих уу? Нэг блубери авчих. Блубери бол үнэтэй. Килограмм нь 854 юм уу? 350 г нь 299. Эдгээр л 12000. Одоо саяны жижиг нь болохоор 12900 гинэ. Гэтэ би нэг дээр нэг ийм артын юу харсан чинь гүзээлцэг нь бүр солиотой өнтэйсэн мэт. Гүзээлцэг нь хийж байна 310 гэж байна. 13000 гинэ. Тэр ч яг хөө тэгээд амт юм уу? 400 г нь 13000. За гоё л гүзээлцэг юм байлгүй те. 79. 1.5 кг бүрэл. Энд гэхдээ ингээд килограмм нь тэд гэж бичсэн шүү дээ. 79-ийг үрждэг нь 4310. 3400 юм байна гурил. Килограмм 2240 чинь 2284 гэнэ. 2284 килограмм байна. Хэдэн төрлийн гурил байгаа. За 1 2 3 4. Энэ одоо ямар ялгаатай юм бэ? Энэ л амар хүчтэй. Энэ бүр хүчтэй. Энэ цагаан ирнэ хүчтэй. Яг цагаан бороо энэ л та гэтээ strong гэхээр одоо юу гэсэн юм бэ? За. Тэгэхгүй. Тэгээд нөгөө тэр цаатлага нь болохоор нөгөө
өөрөө хөөлгөгчтэй гэсэн тий. Self raising. Амар муухай. Дарамт. Ёо, манай талах үнд ороо 2-0-ээс болсон байна гэсэн чинь дээр нь үнээс 1.90-ээрээ. Яа, миний хэн чим л аривч юм бах ч үү те. 7 10 пенсээр нэмэгдсэн чи баг зүрхээр явангаа алтлаа сая. Талах нь 10 пенс гэ 430 төгрөгөөр нэмэгдсэн чи талах нь явах гэж шít зүгээр. Чи нарийн үнэтэй суусан гэдгийг мэддэг юм чи. Нарийн үнэтэй суудаг би их нарийн хүн шүү гэдэг шиг. Арай дэндүү нарийн. Би нэрээ энэ хорвогийн хамгийн нарийн хүнтэй сууж байдаг бас их нарийн хүүх юм аа. Энчнээс нөгөө нэг юу маань энэгүй иддэг байсан юм маань нэрэ. Амар их авдаг гэсэн шоколад байна. Тий. Энэ баглаа өөрчлөгдсөн юм шүү. Энэ ах шиг шүү. Энээс 5-6-г аваад. Тэгэл нэг жоохон дарк оруулан готл. Дарк нь бол зүгээр гэж бодвол гоо дарк шоколад болно л та. Тэгтээ Тэ хоёлаа хэтрүүлж иддэг гэсэхгүй амар. нэг юм суурин дээр хувагаад идчихдэг тий. Одоо нэг юм самар мамар гэсэн юмр бол орж ин доо. Самар идэд нэг ухаантай болж байгаа ч юм алга гэж. Лидл ингээд юунууд нь байж идэг. Нэг удаагийн юмнууд, нэг удаагийн гинэ. Энэ юмнууд ингээд хальт ирчээд байхгүй болчдаг. Энд байхгүй болсон бол тэгээд дахиж ирдгүү. Тэгэл ингээд солигдоод л иждэг. Монгол хахад энэ амар гой санагддаг гэсэн. Тэгээ Франкфуртээс амар үнэтэй, гой амттай. 1.80 8100 гинэ. Ирхсээ чиний иддэг хам чиний шүү дээ. 90 салчтай. Нэг хэсэг энийг амар идж байгаа одоо тэгээс үлдээ залхацсан. Үлдсэн. Яг олон жилийн дараа үзээд энийг иддэг байсан шүү гэж бодно. Хичээлдээ явахдаа сандвич ирээд авч. Оо нэг хоёлоо coconut water авч гарч явах уу? Ингэж ийна. Тэгсэн чинь энэ компани айгу хямдхан байгаа хгүй юу? 1.90 гэдэг чинь 8600 гэсэн. Бусад coconut water-аас хямдхан. Тий. Тэгсэн чинь яг бус coconut water буугч гэх юм. Бус компаниуд ч гэсэн сармагчин үнгүй ажиллалт юм байна. Бус сармагчинд яаж цалиу өгөө дээ. Тэнгууд нөгөөсөө нөгөө тэгж нөгөө ажилчныхын зардлыг хэмндэг. Сармагчныг ингээд тавиад coconut авчингууд нь хоол өгөөд тэнгууд ингээд энд хүмүүс ингээд айгүй эсэргүүцээд байгаа. Тэнгууд би болохоор муухай юм да гэснээ бас яг өөрөө хэрэглэхгүй байж чадахгүй байхгүй. Тэглээгээд сармагчин цалиу өгнө гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээ хоолыг өччихүүлээд тэгэл үгүй аваатай үстэй. Тэнгууд яг нэг тийм гадаадч гатж байгаа юм шиг гүүч юм шиг нэг тийм процессэндээ л байгаа юм шиг байгаа. Одоо хүмүүс бол coconut water уухгүйгээ эсэргүүцээд байгаа. Тий, тэнгууд одоо жишээ нь юу гэж анзаарэгдэж байгаа вэ гингууд. Одоо чинь Christmas-аар эдгээр чинь ингээд гоё гэр бүлэрээ тэмдэглээл бидний нөгөө нэг наадам цагаан сар нь болчихж байгаа байхгүй. Тэнгууд бид яахын тэр нь тэмдэглэдэггүй. Тэнгууд амралтын өдрөөр тэгээ зан гэртээ хийж идэл ингээл явж идэг. Тэнгууд эсэргээрээ цагаан сараар энд тэнгууд эн чинь 2 дахь өдөр 3 дахь өдөр л байгаа бүгд ажилтаа байгаа гингууд бид нэр ингээд цагаан сарыг ч тэмдэглэж чадахгүй ажилтаа шинэ жилээр нь биш Christmas-аар нь ч гэсэн болж чадахгүй ингээд нэг тийм хүмүүс бодохдоо эдгээр ингээд гадаад дэдэг 2 баярыг хоёулангийн тэмдэглэдэг байх та гэсэн чинь гадаад байгаа хүмүүс нь 2 баярыг хоёулангийн ч тэмдэглэхгүй нэг тийм саармаг болчиход байна. Тийм Монголд ингээд гоё наадмаар бөөнөрөө гоё хөдөө яваал тэгэл цагаан сараар гоё ингээд би биний хараа ороод байдаг. Болдог л доо. Очдөг штэ. Гэхдээ тэр наадамд очих гэр бүлийнхэнтэйгээ наадамд очих гэж байгаа юм даа штэ. Бид нэг тийм сармаг юм байт юм байна. Хаанах ч болчиход байна. Харин тийм. Тэгвэл энэчнээс юу н баг юмнууд хийх нь болцсон уу? Манай нойлын зим амир үнэтэй юм уу? Биш яана. Дээдлээ. Йоо бас тийм байлгүй. 2.80. Би тийм үнэтэй нойлынцаас авахлах гэж байгаа юм. Аа нарийн шүү нэр. Шампунь 449. Ангижуулагч нь 19351 гинэ шампунь. Шампунь. Иймэрхүү юмнууд жоох юм контейнерээ. Монгол руу ийм үнэтэй ордог гэсэн. Оросоос энэ орд юм болов уу? Мэдхгүй одоо Монгол юм. Одоо ёстой Монголд юмны үн ямар байгаа ямар ч баримжаалах. 17196 гинэ. 329 гэдэг юм байна. Ер нь явж Sensodyne л ашиглахаар гайг байгаа те. Өөр оноод ашиглахаар ам тойроод батг гараад байгаа. 319 гэдэг нь 13748. Болсон гараа. Кажа капшида. Энэ муу байна. Улаан виноны ингээд доотлол нь байвал сайн байдаг. Улаан винон дээр хоёр юм анхаардаг. Нэг нь болохоор юм үүсэн мөглөөтэй байл дайжгүй. Тэгснэ энэ доошоо орсон байл гайгүй. Бордогийнх бол дайжгүй. Хоёул тэгж ихэлсэн. Тэгээд яг уугаад байсан чинь хоёулаа чинь уудаг бас нэг төрлөө олцсон. Тэрнээс гайгүй дээ. Мерло юм. Тий. Тэгээд юу яагаад? Яг тэгвэл бүр мэдхгүй л үнийг тарчихтаа үнэн гайгүй бол тэгэл гайгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд битээр нэг удаа юу яагаад? Тэр чинь өглөө өмсөж тоглоод байхгүй хүн бахтай. Тэгээд гисэн чинь өглөө 9-өөс өмнө алкогол зардгүй юм байна.
тэрийг мэдэхгүй. Тий. Ямар баясгалантай бүхэн бэ? Саяс надрас амар инээч явж байна. Ажлын анхны өдөр юм болов эсвэл амралтаас ирсэн жаргалтай байгаа юм болов. Чухам л баяртай хувьяавч. Тэгэл муухай ажлууд ирэндээ. Тий. Энд ер нь нэг харахаар харц суулгахаар инээдэг минийдэг юм байхгүй. Америкт амар гоё те. Америк Канад манад ингээл амар худлаа инээгээл тэр амар гоё те. Одоо энэ гэхдээ хүнрөө ингэж худлаа инээж чадхаа болцсон хэлээ. Энд чинь бүгд л муухай ажил явж идэж шүү. Тий. Угаасаа тэгээ том хотууд угаасаа сайхан ажтай байдгүй юм за. Нөө жоохон бахад юу санагддаг гэсэн ингээд дэлгүүрийн каширууд ингээд юм скандал явангууд яа гоё. Амар кул юм. Тий. Баг хахад угаасаа тэгэл нэг тим хүмүүс тэгэл болохгүй юм гот код нэгээд. Нөгөө номинд чинь касанд оруулдаг хүн амар бэдгэр байдаг гэдэг нэг тийм мим яваад байдаг. Одоо бид нар өөрсдөө маркет оруулж болно болохгүй бол гэсэн. Гэхдээ айгу удаан уншуулаад байна. Чи хурлуулч шүү дээ. Чи жоохон бэлдэж байгаад ягач сая яасан гэсэн чинь 5 секундын өмнө хулаан шууд камера асааснаа яар гэж байгаа байхгүй юу? Би тэгээ юу ярих гээ. Тэгж өө би мэдгүй чамайг бэлэн болоо гэж бодсон гээд. Гэхдээ яаж бэлэн байх юм? Яг хаа бодлоо л доо тэгсэн чинь одоо ингээд хүнсээ цуглуулж явж байна. Тэгмүүд ингээд энд байдаг манус кетчуп бидний стандарт нь Европын холбооны стандарт, Америкийн стандарт хоёр ондоо байд юм бэлээ. Тэгмүүд ингээд амт нь ч гэсэн жоохон өөр, орц нь өөр гэж байгаа байхгүй юу? Тэгмүүд Америкт нөгөө нэг ер нь нэг л амар дураараа идүүлчдэг юм шиг бэлээ. Яг хаа буруу гэж магадгүй л те. Нөгөө нэг юм стандарт нь арай жоохон доогуур юм шиг ба ганцхан улс болохоор. Тэнгууд энд чинь болохоор нөгөө амар олон улсууд холбоо гэхээр тэгээд Европын холбооны улсууд байжгаад нөгөө баталдаг болохоор нөгөө стандарт нь арай жоохон өндөр, арай эрүүл энэ байдг юм шиг байна лээ гэж бодсон. Бид нэг сонсон шиг санагдав. Тэгээд тэнгууд өөртөө би дээр туршсан. Жилийн өмнө битээр Америк руугаа буцаж явбоо. Тэгээд нэг Америкт очиод тэгээд ер нь л бол нэг амар шарсан урсан юм идэхгүй байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол тэгээд бакаан идэхэд тэгэл ус тарахгүй байгаа мó, хоолн тарахгүй байгаа мó, нүур амн дээр юм гараал, нүур хөрөшаал. Тэгэл ирсэн л дээ. Энэ машин зарж ш 1000 паунд гинэ. Энэ Jaguar 2007 оны Jaguar. Энэ яг нэг Versa шиг. Versa илүү. Нэг Toyota-гийн. Тэ урдлаа харуул да. Надад нэг энэ гэрлэн нэг ингэж харагдаад идэгсэн. Яны Jaguar муу юм уу? Мэдгүй. Versa хаа тий. Нэг Chase-ийн дараа гарч идэг авд байдаг гэсэн. Versa шүү дээ. Versa мөн тий. Мартчихжээ. Ер нь тэгээд март санах гал шүү. За. Тэгээд ер нь саяны хүн суглуулдаг бичлэг ер нь тэгээд нэг дугаар болчих тий. Тэгээд ингээд битээр ингээд амар random бичлэгүүд холж жоод хийцдэг болохоор нэг рандом л болж байгаа юм доо. Тийм ээ? Болсон баяр таа.